байцгаана үзэгчдээ татвар төлөгчдийн өдрүүдийн хүрээнд аймгийн татварын хэлтс DBS листтэй хамтран олон сайхан нэвтрүүлгүүдийг та бүхэнд хүргэж байгаа. Энэ удаад бид Алтан тосны үйлдвэр дээр хүрэлцэн ирээд байна. Миний хажууд бол зохион бичлэг гар зургийн уралдаанд оролцсон олон хүүхдүүд байгаа юм Дархан уул аймгийн сургуулиудаас. Тэгэхээр татвар төлөгч таньда баярлалаа сэдвийн хүрээнд зохион бичлэгийн болоод гар зургийн уралдааныг татвар хэлтсээс зарлан явуулсан. Эдгээр хүүхдүүд маань бүгдээрээ амжилттай сайхан оролцсон учраас өнөөдөр бас татвар төлөгч хэрхэн ажилддаг юм бэ? Үндэсний баялаг хэрхэн бүтээдэг юм бэ гэдгийг мэдхээр бид Монгол Алтан тосны үйлдвэрт хүрэлцэн ирээд байгаа юм. Ингээд отгошоо ороод хүүхдүүдтэйгээ хамтдаа үйлдвэртэйгээ танилцъя. За тэгэхээр үзэгчдээ бид үйлдвэрийнхаа дотор нь орж ирээд байна. Миний хажууд зогсож байгаа энэ эрхэм өнөөдөр үйлдвэрийг бидэнд танилцуулах болно. Юуны төрөнд өөрийгөө танилцуулъя. За сайн байна уу. Би Монгол Алтан тос компани ерөнхий менежер Ганбаатар гэж хүмүүс байгаа. Энэ компанид бол одоо 2 жил гаруй бараг 3 жил шахуу ажиллаж байна да. Өнөөдөр энд дандаа Дархны ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд бас хүрэлцэн ирсэн байгаа. Яагаад бид ирсэн бэ гэвэл мэдээж бас үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжиж тийм ээ баялагийг хэрхэн бүтээдгийг тэр татварын мөнгийг төлөхийн тулд хэрхэн хөдөлмөрлөдөг талаараас мэдхийг хүсэж энд хүрэлцэн ирсэн байгаа. Тийм учраас манай хүүхдүүдэд болоод манай үзэгчдэд үйлдвэрээ танилцуулаарай. За баярлалаа. Энэ хүү арга хэмжээг зохион байгуулж байгаа бас татварын хэлтсийн доосоос юуны талархлаа илэрхийлээ. Баян хүнээс мөнгө нөхөх биш үү? За энэ мөнгийг одоо ингэж олдго юм аа. За энэ бага насны энэ сурагчид маань бол үндэсний үйлдвэрлэлд ийм чухал ач холбогдолтой юм байдаг. Бид нар энэгээрээ ингэж хөдөлмөрлснөөрөө бид нар өөрсдөө хөгжүүлдэг. За дээрэс нь юу гэдгийг ахаад бид нар энийхээ хөгжүүлснээр их улс их орн маань хөгжнөө. Тэгээ аав ээжийн цалин маань эндээс бас орж ирдэг юм аа гэсэн яг иймэрхүү үйл ажиллагаа зохион байгуулж байгаа бол бас нэлээд боломжийн энгийн ажил зохион байгуулж байна гэж бас хэлмээр. За одоо хичнээн цех байна. Хаанаас эхэлж байна? За хэдүүлээ одоо эхний ээлжинд энэ үндсэн цехээр орно. За үндсэн цех бол манай яг гол түүхийд бас боловсруулах яг үйлдвэр байгаа. Энд бол тоснд одоо юу гэдгийг янз янзын хэмээн бодисны тэр хүнд хэрэггүй юмнуудыг бүгдийг нь ялгаж авч зөвлөж жинхэнэ одоо яг хэрэгдэх ердийн одоо хүнсний тос болтол нь наран цэгийн тос болтол нь шар борцгийн тос болтол нь хэрэглэх боломжтой тэр төвшөнд нь авчиж үйлдвэр гаргаж байгаа. Ийм үйл процесс танилцсан. За тэрнийхээ дараагаар бол бид нар нэг савлгааныхаа том төхөөрөмжөөр танилцаад лабораториороо ороод за энэ шинжилгээгээр нь яаж хийдэг юм бэ гэсэн энийгээ тайлбарлаж өгч байна. За би та бүхэндээ бол урамлын тосыг хэрхэн яаж хийдэг вэ? За энэ яаж боловсруулалт ямар их төвшөнд яваад юу хийгээд ямар үйлдвэрийн үйл ажиллагаа явснараа энэ урамлын тос гэдгийг бүтээтгүн бүтдэг юм бэ гэдгийг одоо хэдүүлээ энэ үйлдвэрээр аялаад мэдэж авах болно. За юуны өмнө та бүхэнд бол би Алтан тос компани хизээ байгуулагдсан хичнээн ажилтнтай гэх хэмжээний энэ богино товчхон мэдээлэл өгөх гэсэн. За Монгол Алтан тос компани бол 2005 оноос эхлээд үйл ажиллагаагаа эхэлсэн байгаа. За энэ үйл ажиллагаагаа эхэлснээр бол 2009 он хүртэл бид нар энэ барилгыг одоо юу ч байхгүй юм хийх боломжгүй хүнсний үйлдвэрх боломжгүй юм байсан барилгыг засварлаад 2009 он хүртэл засварлалт дууссныхаа дараагаар бол бид нар 2010 оноос эхлээд бид нар үйлдвэрийн тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг бол хийж эхэлсэн байгаа. За ингээд хийж дуусгаад 2011 оны 12 дугаар сар буюу анхны ургамлын тос маань бол үйлдвэрлэгдэж гарсан байгаа. За үүнээс ахуулаад 2012 оны 1 сараас эхлээд нийт одоо Монгол улсын их орныхоо хэрэгцээг бүрэн хангах хэмжээний үйлдвэрийг ашиглалтанд оруулж бүтээтгүүнээ үйлдвэр зах зээлд бол нийлүүлсэн байдаг юм аа. За энэ хүү үйлдвэр маань бол хоногт 100 тонн буюу 100 мянган литр урамлын цэс үйлдвэрлэх хүчин чадалтай буюу жилд 33 мянган тонн урамлын цэс үйлдвэрлэх буюу 33 сая литр урамлын цэс үйлдвэрлэх хүчин чадалтай ийм үйлдвэр юм аа. За Монгол улсын маань хэрэгцээ бол нэг 18 сая литр урамлын цэсний хэрэгцээг бол бид нар жилдээ бол хэрэгэлдэг байхад за үүнийгээ бид нар бол 100% хангаа зогсохгүй өшөө цааш нь бол гадаадын өөр улсууд руу өөрсдийнхөө бүтээтгүүнийг экспортлох буюу гадаадд худалдаалах боломжтой гэсэн ийм үйлдвэр байгаамаа. За энэ хүү үйлдвэр маань одоо 100 гаруй ажиллагчтай үйлдвэр байна. За та бүхэн одоо үзүүлж байгаа хэсэг бол үндсэн цех буюу тосны анхан шатны анх тос яаж орж ирэх вэ? Хаанаас орж ирэх вэ? За ингэж орж ирээд ямар дамжлагаар ороод яаж явах вэ гэх энэ дамжлагуудыг та бүхэнд ингээд тайлбарлаж өгнө. Тэгээ асуух зүйл байвал тэгээд тайлбар дууссан дараагаар ингээд энэ яад энэ тэр нь яад ингээд өөрсдийнхөө сонирхсан асуултуудыг бол асуугаарай. За. За тийм. За дотор шофх уу? За.
За үндсэн цагт орж ирээд байгаа энэ цагийг танилцуулж байна шүү дээ. Энд яг ямар үйл ажиллагаа явагдаж байна? За энэ цэх бол ургамлын тосыг бол ургамлаас нь шахаад анхан шатны боловсруулалт хийгээд гараад ирсэн дараа түүхий тос гэж нэг юм гарна. За энэ түүхий тосыг шууд хүнсэнд хэрэглэж болохгүй. За үүнийг хэрэглэхийн тулд бол ялгах дамжлага, за тэгээд дээрэс нь ам түнэр арилгах, тунгалагжуулах гэсэн энэ дамжлагуудыг бүгднийг нь бол юу яана гэсэн үг. Хийгээд жинхэнэ ургамлын тосны хэмжээнд авчиж одоо энэ ургамлын тос бүтээх одоо хийх зээх гэсэн үг л дээ. За энэ бүх дамжлаган дээр бол одоо нэг ийм арга хэмжээ авах. За бид нар энэ дээр бол ургамлын түүхий тосыг аваад ургамал дотор байгаа хүнд хэрэггүй хүнд металл, химийн хүнд металлууд ингээ байдаг. За тэд нар яаж үүсгэх вэ гэхээр за бид нар тариагаа сайн ургуулахын тулд сайн ургац авахын тулд бид нар бордоо хийн тэ. За бордоо хийгээд нөгөө одоо юу гэдгийг хулганаас ч гэдэг юм уу юу ч гэдэг одоо хортон шавжаас хамгаалахын тулд бид нар хор цацж таарна. За ингээд дээрэс нь хор цацсан дараагаар бол нарны хит, ягаан, туяа энэ төр гэдэг юм уу эсвэл бороотоо ингэж холилдоод янз янзын бодисууд бол хими элементэд бол тэр ургамалд маань байдаг учраас тэрийг алга болгохын тулд тэнд байгаа тосны тэр хими бодисуудыг алга болгохын тулд бид нар ялгах дамжлага гэж дамжлагаар бол оруулна. За энэ дамжлага маань бол яг хөөхлөөр түүхий тосыг оруулсан тагаар бид нар нэрмэл усаар буюу одоо хүчлээр үйлчилж өгнө гэсэн үг. Нэмгний хүчлээр үйлчлэх гэхээр юу өсөх вэ гэхээр түүхий тос маань өөрөө ингээд хүчлийн хүнд металлуудыг ингээд салгаад ирсний дараагаар өөрөө савнжилт нэг юм үүсдэг. За тэр савнжилтыг бол алга болгохын тулд бид нар бол нэрмэл усаар ахиж угаана. За энэ бол нэмгний хүчлээр ингэж угаагаад угаасныхаа дараагаар бол тэнд савн гэдэг юм бол байхгүй болно. Савнгийг бол ингээд салгаж авнаа гэсэн үг. За ингээд савнгийн салгаад авчихлаар энэ савнгүй хүнд металлгүй ийм тос болно гэсэн үг. За энэ гарсан тосыг дараагийн дамжлал руу шилжүүлэхэд бол бэлэн болно гэсэн. За гарч байгаа савнгийн тэр гараад байгаас ялгсан савнгаа яах юм бэ? Шууд хайчих юм уу гэвэл үгүй ээ. Энэ бол та бидний хэрэглэдэг шингэн савн, угаалгын нунтаг, эдийн савн, гарнуурын савн гэдэг юм уу те. Энэ савнгийн чинь жинхэнэ түүхийд болдог учраас энийг бол дараа нь бид нар шинэ одоо нэг цех оруулж ирэх гэж байгаа. За энэ бол эдийн савн, шингэн савн боок үйлдвэрлэх ийм цех байгаа. Тийм. Энэ савн тэргээрээ бид нар ахаад гар нүрээ угааж хувцаа угаана гэсэн үг. Иймэрхүү үйл ажиллагаанууд явагдана. За тэрнийхээ дараагаар бол бид нар энэ дээр бол харагдах одоо та бүхэн харж байгаа бах энэний дээр нэг бас нэг дамжлага бай. Энэ бол юу гэхээр ургамлын юунд ургамалд одоо байж байгаа одоо тийм өнгө байгаа. Тийм будагч бодис гэсэн үг тийм. Тэр одоо гараад тэр одоо бидний ярьж байгаагаар бол өтгөн байх уу цаашиг ч гэдэг юм өтгөн байх уу цаа хамтлаад ингэхээр ямар хүн өнгөтэй болдог вүлээ. Яг тийм хэмжээний одоо түүхэд бас байна гэсэн үг. Тэгэхээр одоо бид нар ердийн хэмжээний шар алтан шаргал өнгөтэй тийм ургамлын тос болгохын тулд бид нар бол тэнд бол өнгийн бол арилгана будагч утсан авна гэсэн. За ингээд бид нар тэндээс нэг байгалийн идэвхжүүлсэн шороотой холиод холцсныхоо дараагаар бол тэр цав цагаан шороо би тэрийг холиод өнгийн авсныхаа дараа тос нь аягүй сайхан алтан шаргал өнгөтэй болоод за тэрнийхэн дараа гарч байгаа нөгөө шороо маань өөрөө таас сар өнгөтэй болцсон байдаг. За энийг ахаад хайчих юм уу гэхээр үгүй ээ. Энэ бол бидний бас уулын үйлдвэрлэх технологи өндөр хөгжсөн байх юм бол бид нар тэргээр олив буюу будагны түүхийд болж гарч өгдөг байгаа. Энэгээр бол будаг хийж болох нэ гэсэн. Та бидний буддаг тосон будаг. Энд чинь тэгвэл ер нь хаяад ахаар юм байхгүй юм биш. Сонсож амжсны хүмүүс эндээс гардаг тэр савнжилт гэдэг нэг юм гардаг юм байна. За тэрүүгээр нь бол одоо өнгөцгөн ойлгоход бол савн хийдэг байх нь угаалгын нутаг хийдэг байх нь те. Гэтэ одоо бол эднийх яг тэр хийдэг технологи үйлдвэрлэлээ оруулж ирэх гээд ажиллаж байгаа юм байна. Асуулт байна уу? Асуух зүйл байна уу? Байхгүй бол цаашаа явъя. За тий. За энэ бол яагаад ингэж нэг баахан юм тавьсан байгаа юм гэхээр энэ бол юу байгаа? Үйлдвэрлэл явуулсныхаа дараагаар тодорхой хэмжээний цэвэрлэгээ хийдэг. Бүх шугамуудыг цэвэрлэх хэрэгтэй байдаг. Энийг бол энэ бол тос өгч бас хэцүү юм байна. Тийм яг тос болохоор яг дараагийнхаа хийх гэж байгаа бүтээгдэхүүн маань илүү сайн чанартай бүтээгдэхүүн гаргахын тулд бид нар бол байнга ингэж цэвэрлэгээ ингэж хийдэг байгаа. Тэгэхгүй бол дахиад дараагийн бүтээгдэхүүн гаргахаар бол бүтээгдэхүүнд маань нөлөөлөөд дахиад ямар нэгэн өөрчлөлт өгөхийг бол бид нар үүсэхгүй. Тийм урьдчилан сэргийлж бид нар байнга ингэж цэвэрлэгээ хийдэг байгаа. За энэ ингээд том йонкснууд ямар учиртай юм бэ гэхээр за энэ йонкснууд болохоор дамжлаг тус бүрийнхэн йонкс байгаа.
За ялгах дамжлаганд ороход бэлэн болж байгаа тосны тэр цаана угаа 150 тонны 3 саунд бол түүхий тос бол орж ирээд тэр ялгах дамжлагаар орсон тос маань дахиад энэ нэг ёнкс руу орж ах жишээтэй. За энэ ёнксонд орсныхаа дараагаар дахиад нэг тосыг нь аваад өөр дамжлал руу шилжүүлэх юм уу. Ингээд энэ дандаа сэлгээний ийм савууд гэж ерөнхийдөө ойлгож болно. Энэ савуудыг. За энэ асуулт байна уу? Энэ үйлдвэрт одоо нэг зөндөө хүмүүс ажилладаг. Тэгээ яагаад энэ үйлдвэрт ингээд хүн байхгүй нь одоо автоматар ажиллах хоёр юм. Хүмүүс ерөөсөө харагдахгүй. Энэ том үйлдвэрт хүмүүс нь хаана вэ гэж асуудаг шиг л ажилладаг хүмүүс нь те. За энэ болохоор ингэж байгаа. Тос үйлдвэр маань автомат үйлдвэр байгаа. За яг үйлдвэрлэлт явж явах хугацаанд бол энд 6 хүн ажиллана. 6 хүн л байна. Өөр хүн бол байхгүй. Бүрэн автомат үйлдвэр. За одоо яагаад хүн байхгүй байна гэхээр бид нар тосоо сая үйлдвэрлэсэн те. Тосоо үйлдвэрлэл одоо цэвэрлэгээний ажил ерөнхийдөө хийгдэж байгаа учраас одоо хүн байхгүй болж байна. Нийтдээ бол энэ цэхэд 6 хүн ажиллана. 6 хүн тосоо гэж байгаа юм ахаад угаагаад ингээд байх юм уу биш. Ингээд компьютерийн дэлгэц хараад сууж байна. За энэ одоо тоон энэ дээр явж гин үү, тэн дээр явж гин. За энд үзүүлэлтийг хангаж чадж гин үү, хангахгүй байна уу гэсэн юм хяналтын журмаар хүмүүс маань ингээд ажиллаад явж байгаа жишээтэй. За тэрний дараагаар одоо хэдүүлээ юу байна. За энэ дээр ингээ харагдаж байгаа. Тэр нэг цэнхэр хоёр том цэнхэр юм болоод нөгөө өнгийг авж байгаа. Өнгийг авах томхомж өндөр даралтаар ингэж угаад. Тэрний цаана ахаад нэг том ийм айгүй том тийм вагон шиг тийм том ёнкс бий. За тэр нь юу гэхээр бас нэг дамжлаг. Тэр бол амт үнэр арилгах хэсэг болж байгаа. Амт үнэрийг яаж арилгах вэ гэхээр тосыг бол 270 градус хүртэл буцалгана. Вакуум орчин. Ямар ч одоо юугүй агаар байхгүй орчин. Та 270 градусд буцалгаад буцалгасныхаа дараагаар бол тэр нөгөө тосонд агуулж байгаа амт тэр үнэр гэдэг ямиг дэгдэмхий байдлыг ашиглаж байгаа. Дэгдэмхий байдалд оруулаад хажуу талаас нь одоо нэг өөр хоолоогоор өндөр одоо даралтын уур гэсэн үг. Халуун уураар ингээд дээр нь ингээд дэгдэмхий байдалд очсон байгаа амт үнэрийг чинь бүгдийг ингээд аваа явчихна гэсэн. Дээд талаас нь саруулаад авчихна гэсэн. Уурыг ашиглаад ингээд саруул. Инхээр яах вэ гэхээр нөгөө амттай байсан тос, үнэртэй байсан тос чинь амтгүй, үнэргүй тос болох жишээ. Нэрээ зарим ургамлын тоснууд нэг тийм сонин амттай энэ төр байдаг шүү дээ. Будалтанд гарцсан нөхцөлд. Зарим тий. Импортын тоснууд. Тийм. Гэхдээ хүүхдүүд бас нэг юм ойлгох хэрэгтэй. Тос болгон өөр ингэсэн онцлогтой. Яагаад тэгэхээр ургамал бүр нь өөр, хийж байгаа ургамал нь өөр учраас наран цэцгийн тос гэдэг нь бол өөрийн гэсэн одоо амт чанартай, үнэртэй. За шар буурцгийн тос гэдэг бол бас адилхан амттай, үнэртэй. Рапсын тос гэдэг бүх юм. Чидүүн жимс буюу оливын тосыг та нар сайн мэдж байгаа бох. Оливын тос маань өөрөө ийм өвөрмөц юм амттай, өвөрмөц үнэртэй байдаг. За тэр нь яагаад вэ гэхээр адилхан нөгөө нэг жимснээс нь шууд шахаад юу яадаг, хэргэлдэг. Ийм боловсруулалт бол хийхгүй. За тэр тосыг бол шарж болохгүй. Шарах юм бол шарах га тосоо хийх юм бол хиншүү гарнаа гэсэн үг. Яагаад тэгэхээр тэр нөгөө өндөр юм боловсруулалт 270 градусд буцалгаж боловсруулалт хийгээг учраас тэргээр хуушур харж юм уу? Эсвэл одоо өөр төрлийн хоол хийж болохгүй. Зөвхөн салаад амтлахад бол хэрэгжилж болно. За манай тосоор яах вэ гэхээр бүх төрлийн хоол буюу салаад амтлахад бас тохиромжтой. Яагаад тэгэхээр бид нар бол өндөр градусд бид нар буцалгаж байна те. Тэгэхээр шарлаг даах чадвар нь улам нэмэгддэг гэсэн үг. Тэ. Асуулт байл хүмүүсээ асуугаад яваарай за. За одоо хэдүүлээ. За ерөнхийдөө одоо ингээд юу болоо штэ. Түүхэд бас орж ирээд ингээд бүх юмнууд нь боловсруулалт нь хийгээд сайхан цэвэрхэн тос болчих ба. За энэ тосыг одоо дараагийн яах вэ гэдэг нь бас харуулъя. Ийм асуух чинь. Асуулт байна гинэ манай. Тэгээд би манай анги түрүүн бас нэг тархан талааны станц руу орж утсан. Тэгээд ерөнхийдөө харьцуулалт хийх юм бол айгу бодгийг хангалтсан шинэ үйлдвэр тоног зөвхөөрөмжтэй байгаа харагч байна. Энд ажиллаж байгаа хүмүүс ч гэсэн их урам зоригтой байдаг гэж бодож байна. Тэгээд нэг асуух байгаа юм гэхээр одоо Монгол ургамлын тос үйлдвэрлэж байгаа нь миний хувьд бас айгу бахархалтай юм санагддаг. Тэгээд бусад импортын тоснуудаас юугаараа ялгаатай байдаг бол гэж байна. Ургамлын тийм гоё асуулт тавлаа. За ургамлын тос бусад тосноос юугаараа ялгаатай вэ гэхээр бид нар эх орны хөрсөнд ургасан ургамлаар буюу рапсаар өөрсдийнхөө тосыг болоод үйлдвэрлэж гаргаж байна гэсэн. Тэгэхээр дараагаар нь болоод бид нар үргэлж шинэ бүтээгдэхүүн хэрэгжилж байна гэсэн. Ямарваа нэгэн одоо гаднаас орж ирээд яаж хадгалсан, ямар зарчмаар үйлдвэрлэсэн гэдгийг мэдэхгүй. Тэгж мэдэхгүй шүү дээ. Хараагүй юм чинь. Тийм учраас бид нар үргэлж шинэ чанартай стандартд олон улсын стандарт нийцсэн ийм бүтээгдэхүүн
бол хэрэгжилж байгаагаар илүү их давуу талтай. За. Одоо хашаа явах уу? За одоо энэ шиг идэв яа. За тэгээ. Оо за. За тэнд очиод асуугаарай за. Хөө ямар их тос вэ гэж. За энд бол өстой жинхэнэ зөндөө их тоснууд байна л да. Манай хүүхдүүд асуулттай байгаа л гэж бодож байна. Хэн асуучихлаа түрүүн? За. Энэ яг энэ тасыг их урамлыг гарч ирээд одоо бид нарт хүргээд савлаг хүртэл хэдий хугацаа орд юм бол. За тус үйлдвэр маань бол өнөөдөр одоо үйлдвэр маань хоногт 100 тонн тий. Хоногт 100 тонн учраас нэг 2 хоногийн л хугацаа шаардна. Тэгээ та бүхэнд хүрэх хүртлээ. Үйлдвэрлээс гарах хүртлээ үйлдвэрлэлд гартлаа 2 хоног байна. За дэлгүүрт очлоо. Тэгээд чи хизээч авч болно гэсэн. 3 хоногийн дараа гэхэд чи шинэ тос аваад хэрэглэж болно л гэсэн үг. Бачаараа хүүхдүүдээ болгоомжтой нааша. Энд одоо хэдийн хэмжээний тос байгаа бол нэг явуулахад нэг удаа. Шалахгүй нөө. Жохон л тасаа. Бид нар ингэдэг байгаа хүүхдүүдээ Монгол улсын одоо гурвамлын тосны нөөцийг бол энд хадгалдаг. За энэ ямар нөөц вэ гэхээр онцгой байдлын нөөц бий. За энэ бол нийтдээ 50 тонн тос бол байгаа. За энэ 50 тонн тосыг бол бидний онцгой гамшиг юу тохиолдсон үед бол энэ тосыг шууд энэ үйлдвэрээс татаад гамшиг болсон газар хүргэж өгөх. Ийм нөөцийн тосыг бол энд үйлдвэрлэж хадгалдаг байгаа. Яагаад манай үйлдвэрийг сонгочвоо гэх юм бол энэ тос маань үргэлж бид нар шинэ бүтээтгүн чанартай бүтээтгүн аваачиж өгөхийн тулд энэ тос үйлдвэрийг бол тендерт ороод шалгараад сонгосон байгаа. За. За хэдүүлээ юу асуулт. За алтан тосны үйлдвэр нь хэдэн төрлийн тийм нэрийн тийм тос үйлдвэрлэлт юм бол. За алтан тос компани бол анх гарахдаа алтан ургамлын тос 1 буюу 5 литрээр бол гаргасан байгаа. За одоо бол бид нар мини тос гэдэг шинэ тос гаргасан байгаа. Энэ тосыг яагаад гаргав гэхээр импортоор орж иж байгаа тосны үн хямд учраас бид нар бас хэрэглэгчдтэй сайн чанартай хямдхан бүтээтгүүнийг хүргэх зорилгоор 900 г-аар савлсан мини тосыг бол бид нар шинээр гаргасан ба. Ингээд хоёр төрлийн бүтээтгүүнтэй болж байна гэсэн үг. Сонголтод нийцүүлжтэй хэмжээ юуны хувьд бол. За энэ ямар хэсэг вэ? За энэ хэсэг бол одоохондоо бол бид нар агуулгын хэсгээр бол ашиглаж байгаа. Гэхдээ энэ сав маань энэ савыг харах хэрэгтэй. Энэ сав бол яах вэ гэхээр манай технологи болсон сав. За энэ савнууд бол яадаг юм гэхээр бид нар нэг авсан усаа шууд хайдаггүй. Дахин боловсруулалт байн цэвэрлээд цэвэршүүлээд буцаагаад усаа ашиглах ийм манай нөөцийн сав байж байгаа. Нийтдээ ингээ 200 тонн усны нөөц гэдэг. Түрүүн Монгол оюугийн охин маань бас асуулт асууя гэсэн хаана байна? За. Энэ нөгөө нэг гадна талаа нөгөө алтан тос гэдэг нөгөө нэг нэрийн тавина штэ. Нэрийн тэрийг нь болохоор энэ танах өөрөө хэд юм уу эсвэл гаднаас худалдаж авдаг захиалгаар Сав баглаа боодлын хувь шошгоны хувьд ярьж байна те. За шошгыг бол манай бүх төрлийн бүх одоо энэ юг сав баглаа боодол энэ шошго бүгд Монгол компани хийж байгаа. Бид нар дандаа Монгол компаниас авч байгаа. Яагаад тэгэхээр бид нар ч гэсэн бид нар үндэсний үйлдвэрлэлээ бас дэмжих хэрэгтэй. Тэр хүмүүс маань өөрсдөө одоо энэ хайрцаг хийж байна. Экопак гэдэг компани бий. Тэр бол хайрцаг хийж байна. Кофра гэдэг бас нэг компани. Бид нараас хайрцаг хийж байна. Монпак гэдэг компани бэлтцээ хийж байна. За ахаад Таван богд гэдэг компани маань өөрөө хэвлэлийн компани маань шошгонуудыг бүгднийг хэвлэж гаргаж байна гэж. Бид нар дандаа нөгөө дотоодын үйлдвэрлэлийг дэмжих үүднээс бид нар дандаа дотоодынхаа үйлдвэрүүдээс одоо бэлтцүүдээ сав баглаа боодлоо бүгдийг авдаг гэсэн. За савлах цэл рүүгээ орцгоё. Манайхан догтлоо түрүүчээсээ фэйсбүүкний зураг авахулаад. Орох хийсэн юм. Бацаараа хүүхдүүдээ бацаараа. Оба. Бидний ургамлын тосны сав. За энэ савыг яаж хийх вэ гэхээр бид нар ийшээ оруулаад
халуун уураар халаагаад тэгээд ингээд үлдээгэнгүүт том сав болох жишээтэй. За эдгээр саваа авч харъя. Одоо нөгөө нийш орсон ийм орсон шүү дээ. Ийм хуруу шил ороод ингээд гарч байгаа самбал ийм болоод гараад ирэх жишээтэй. За тэгэхээр одоо энэ бид нар досоо савлаа гэсэн. Энэ одоо манай сав үлээх машин байгаа. За. Сав баглаа бодлын хувьд сони юм маш жижигхэн байж байгаа ийм том савтай болчтой гэдэг. Тэгэхээр одоо энэ яг ямар хэсэг вэ? Энд бол одоо яг тос савлах хэсэг. Энэ савлах машин маань Итали тоног хөрөмжтэй Италийн машин байгаа. За өдөртөө бол ажлын 8 цагтаа бол 24 тоног бол савлах хүчин чадалтай ийм сав машин байгаа. За энэ таглаад тархигдж байгаа нь айгүй сони маа. Нэг юм хүүхдийн тоглоом шиг чинь. Энэ болохоор ингээ уур гараад байгаа шүү дээ. Энэ бол азот. За азот гэхээр хүмүүс тэгж ойлгодог. Зарим нь азот гэж химийн бодис гэж ойлгодог те. Энэ азот яагаад энэ бол шингэн азот. Азот гэдэг юм чинь юу хэрэгтэй? Энэ бол зүгээр хүчит өргөч. Энэ агаар чинь агаарыг O2-ыг бид нар шингэн төлөвд авчичнаа л гэсэн. Тийм. Шингэн байдалтай болгоцсон нэг нь азот гэдэг. Тэрнээс шинэ бол зүгээр яг хүчит өргөч бий. Энэ ингээд харж байгаа ах ингээд мөссөн байгаа шүү дээ. Энэ бол хасах 198 градус. Тийм. Хасах 198 градус ийм очтой. Яагаад энэ дотор хийдэг юм бэ гэхээр энэ бүтээтгүүнийхээ нэгдүгээр энэ юу яаж байгаа? Сав баглаа бодол. Нэгдүгээр нөлөөтэй. Хоёрдугаар хадгалах горимд ямар нэгэн гадны юм оруулахгүй байх. Хамгаалтын одоо зориулттай гэж хэлж болно. Яагаад гэхээр одоо энэ одоо хүчит өргөч одоо та нар ундаа уухлаар зилэгтэй ундаа уухлаар одоо нэг жүүс мүс задлаад уунгат бүх гэдэг нь боддог те. Тэр одоо мөн адилхан тийм хамгаалтын одоо ингээд ганц гадны бит оруулахгүй гэсэн юу байж байгаа. За тэр хүмүүс дээр очив. Явж одоо л нэг хүний бараа арлаа гэдэг шиг. Энэ бол манай яг шошог нах хэсэг байж байгаа. Тэгээ шошгоо наа. Тэ. Шошгоо нагаад одоо нөгөө тас маань ингээд тас юм болоод байна. Энэ шошгоны дизайн дээр бас их ач холбогдол өгд юм шиг байгаа. Ер нь үйлдвэрүүдтэй энийг хэн гаргасан яаж хийх юм бэ? За энэ шошгоны дизайн бүтээтгүүний бас нэг хамгийн одоо анхаарах одоо хэсэг бол яг шошгоны хэсэг байдаг. Энэ дөр бол энэ яах вэ гэхээр тэгэхээр алтан гэдэг нэрлсэн болоод энэ ямар хуу дизайнтай байх вэ? Өнгө чанар нь юу байх вэ? Энэ бол өөрөө ингээд брэнд болчихно гэсэн. Одоо бид нар нэг талаасаа зөв жишээ аваад ярих юм бол юу гэдгийг дэлхийн алдартай брэндүүд за юу байх вэ гэхээр за хүнсний салбараас ярих юм бол KFC ч юм уу, McDonald's ч гэдэг юм уу те. Coca-Cola ч гэдэг юм те. За бид нар ингээд ярих юм бол бид нар чинь ингээд Coca-Cola гэсэн бичсэн бичиг нь хүртэл маш үнцэнтэй шүү дээ те. Яг тэрнтэй адилхан энэ бол тухайн бүтээтгүүний брендийн өөрийнх нь одоо ингээд нэрээ гэсэн. Энд дэр бол манай дизайнерууд бол ажиллана. Дизайнерууд ажиллаад хамаагүй энэ шошгоны өнгөөр орлож болохгүй. Энэ бол яг хөөхлөр борлуулалт хийх нөлөөлнө. За энийг алтан гэж нэрлэлсэн ч гэсэн өөр ингээд байдлаар өнгийн өөрчлөлт ингээд гаргачихвал хүмүүсийн нөгөө нэг нүдэнд банк хоногшсон байдаг. Тэр хоногшсон юм байхгүй болчихлоо энэ өөр тос дахиад алтан гэдэг тос гараад ирсэн болов ч гэдэг юм уу. Ийм төрөл үүс. Хоногших бас маркетинг байна тийм. Хоногшуулах маркетинг дотор олон янзтай хоногшуулах маркетинг одоо тэгэл биш зөндөө юм бий л дээ. Энэ нааж байгаа хэсэг нь бас их сонирхолтой юм. Би нэг хүн ингээл идэм ах гэж бодсон чинь шийдчихсэн шүү дээ. Тийм шүү дээ одоо. Сайн байцгаана уу? Ажил сайн уу? Оо сайн. За бид өнөөдөр бас хүүхдүүдтэйгээ хамт Дархан хотынхоо үйлдвэрлэгчид хэрхэн ажилтгийг харах гэж ирсэн. Тэгээд ер нь ажиллах хэрэг сэтгэл хангалуун байдаг вэ? Дархан Монголдо тэр тусмаа Дархандаа бас тос үйлдвэрлэж шүү дээ. Оо сэтгэл хангалуун байдаг. Манай анхны үйлдвэр ургамлын Дарханд үйлдвэрлэж. Өдөртөө нь хичнээн хайцгийг ингэж савлаа.
Литр 20 тонн. Хайр цагаас шууд тоон оронд ярих нь шүү дээ. Аа. За. За хүүхдүүдтэй хамтдаа одоо яг лаборатори хэсэгт хурж ирээд байна. Тэгэхээр энэ хэсгийг танилцуулж энэгээр дөрвөн олон өнгийн тос байна. За энэ хүү лаборатори маань бол химийн болон микробиологийн гэсэн хоёр чиглэлээр шинжилгээ хийж үйл ажиллагаа явуулдаг лаборатори байгаа. За энэ нь бол үйлдвэрийн яг гол хэсэг. За юу гэдэг нь хүнээр ярил зүрх хэсгээ гэсэн үг. Яагаад зүрх хэсэг болж байна гэхээр тус үйлдвэрийн дамжлага явж явах үед, үйлдвэрлэл явж явах үед тосыг бол 2 цаг тутам байнга шинжилдэг, шинжилгээ хийдэг. За ингээд яагаад шинжилгээ хийдэг юм гэхээр энэ нөгөө норм стандартад бол нийцэж гин үү. За хэрвээ нийцэж гин бол одоо заас бэлэн бүтээтгүүний савруу татаад савлах ажиллагаанд орё. За хэрвээ нийцэхгүй байна гэх юм бол ахаад үйлдвэрлэлээ явуулаа гэдэг юм уу. Тийм шууд шийдвэрүүдийг өгдөг учраас за эндээс бол яг хүн одоо үйлдвэрийн маань зүрх хэсэг болж ингэж явж байгаа маа. За энэ дэр бол яг хөөхлөөр дандаа мэргэжлийн лаборантууд бол энд бол шинжилгээ хийж ажиллана. За сая бол Монгол Алтан тос компани тус лаборатори бол 2014 оны 12 сараас эхлээд бол Монгол улсын итгэмжлэгдсэн лаборатори болсон байж байгаа. За ингэхлээр бол яаж юм гэхээр яг одоо өөрсдийнхөө төвшин одоо улсын төвшөнд одоо нэгдсэн зөв лаборатори гэдэг юм уу те энэ төвшөнд бол шинжилгээ хийгээд өөрсдөө борлуулад явах боломжтой гэсэн. Урд нь ч гэдэг болоо шүү дээ. Итгэмжлэгдээгүй болохоор за одоо бүтээтгүүнээ үйлдвэр бүтээтгүүн гарлаа. Яв шинжилүүлээрэ гэд хотын нэгдсэн зөв лаборатори яваа шинжилүүлдэг. Тэгээ хариуг нь үлээг. За хариу гарсан. За одоо худалдаанд гаргая гэдэг ийм бол байхгүй. За. Ягаад ийм өнгийн тос гэдэг юм бол? Одоо би та нарт тайлбарлаж өгье. За яагаад өнгийн тос байна вэ гэхээр за энэ тосыг харж байгаа бах те. Би та нарт түрүү хэлжсэн өдгөн байх уу цай шиг тос байдаг юм а гэсэн. За энэ тос бол боловсруулаагүй тийм тос байгаа. Энэ бол нөгөө бидний ярьсан рапсын тосоо гэсэн. За энэ боловсруулаагүй энэ тосыг бол дамжлага бүрээр ингээд явуулсаар явж байгаад одоо энэ бол дараагийн нэг дамжлага хийгдсэн байна гэсэн. Энэ бол одоо юу хийгдсэн гэсэн үг. Өнгө хийгдээгүй. Энэ дотор байгаа муу муухай бүх юм авсныхаа дараагаар ийм тос гарч ирнэ гэсэн үг. За эндээс бол яах вэ гэхээр ахаад өнгийг аваад одоо эрдийн хэмжээний одоо юу гэдэг ийм тос болох жишээтэй. За ингээд энэ бол яг эцсийн бүтээгдэхүүн болж гарч байгаа гэсэн. За бид нар яагаад ингээд олон төрлийн тос тавьсан байна гэхээр одоо энд ингээд байж байна. За энэ одоо юу гэдэг янта гээл тос байж байна. Энд одоо калорина, симпли ингээд тоснууд байж байгаа. Тэнд солонгос тос байх жишээтэй. Яагаад ингэж юм гэхээр бид нар энэ бүтээтгүүнүүдийн шинжилгээний хариу ямар байдаг юм бэ? Энэ бүтээтгүүнүүд бид нар харьцуулт хийдэг. Энэ бол экспортод гарч ийна гэдэг маань бол энэ тоснууд экспорт манай улсад орж ирж ийна гэдэг бол шаардлага тодорхой хэмжээний шаардлагуудыг дэлхийн том шаардлагуудыг хангачаад орж ирж байна гэсэн үг. Тэгэхээр бид нар энэтэйгээ бас харьцуулт хийж үзээ. За манай тосны чанар ер нь ямар хэмжээнд яваа юм бэ гэдэг харьцуулаад байнга шинжилгээ хийдэг. Юугаараа илүү вэ? Юугаараа дутуу вэ? Тийм дутуу юм байхгүй. Илүү юм гэх юм бол одоо эх орныхон хөрсөн тарьсан рапс байна. За тэгээд дээрээс нь бол энэ агуулгаж байгаа эх орны хөрсөн тарьсан рапс хамтар тосн тэр рапс нь бол өөрөө илүү сайн чанарын тийм рапс гарч ирж байгаа учраас сайн чанарын тос. Илүү л өнө хөөсөж дутуу зүйл бол байхгүй байж байгаа. За тэгээд дараа нь бол бид нар юу хийх гэж юм гэхээр удахгүй хэрэглэгчтэй барих гэж байгаа бэлэг бол бид нар 9 төрлийн тос гаргана. За 9 төрлийн тос нь ямар 9 төрлийн тос байх вэ гэхээр мөн Монгол улсын хөрсөнд ургасан рапсыг одоо рапсынхаа тосороо бид нар 250 мг-аар савлсан, шилэн савлсан бага хэмжээтэй тийм тос гаргана. Тэр тос нь ямар байх вэ гэхээр перцтэй тос, жинжүүтэй тос, гондтой тос, лимонтой тос, саримстай тос, лавринавчтай тос гэдэг юм үү те. Ийм 9 төрлийн бол тос бол гарах гэж байгаа. Худалдаанд бол удахгүй гарна. Бид нар одоо бол яагаад гэвэл та нар харж байгаа би ингээд нэг дотор нь юу явж байна те. Шинжүү юм уу? Шинжүү, халуун шинжүү явж байна те. Одоо ингээд шинжилгээ хоолныхоо онцлог. Тийм. Энэ яагаад ингэж байгаа юм гэхээр бид нар хоол хийж явахдаа тэгдэг те. За тосоо хийгээрэй гэж тосоо хийгээл. Тосоо хийснийхаа дараагаараа за одоо махаа хийж төмсөө шараараа.
За одоо жоохон хар перц жавал хийчих зүгээр юм уу гэл перц дээр хийдэг чинь өөртөө тааруулаад те. Тэгээд тийх бол шаардлага байхгүй. Тосоо хийлээ. Тос чи өөрөө халуун ногоотой юм уу, лимонтой юм уу тийм болж таарна. Тэгээд шууд хийхэд махаш харахад бол бид нар одоо стейк хийдэг ч юм уу те. Тэгэхэд бол нөгөө перцтэй тос. Эсвэл одоо лимон та жоохон шарчээ гэл. Лимоны шүүс лимон дундуур нь хоожгал дээр ингээл асгаал хийдэг шүү дээ те. Хоож болж байгаа. Тэгээд тэр их болоод жоохон лимон. Эсвэл салаад амтлахад бол тэр тосноосоо шууд хийгээд салаад амталчих. Ийм боломжтой. За одоо ингээд өнөртөх боломж байна уу? Өнөртүүлээ. За энэ юутай Юу ч юм дээ нөгөө нэг саримс. Тийм байж. Энэ бол тийм. Ингээ саримстай тосоо ингээ өнөрттэй саримс өнөрч байна. За. Би өнөртэй гинэ. За ингээд энэ бол энэ саримстай тос. За би та нарт энийг үзүүлээ. За энэ Өнөртөө хөвгтүүд ээ. за өнөртөө юу вэ? Лимон өнөртөж байна. Тийм. Энэ бол лимон өнөртөж байгаа. Энэ бол лимонтой тосоо гэсэн. Гоё юм. Энэ одоо яг туршилтын хэсэг юм уу те? Тиймд бол туршилт хийгдээд байна хэд ингээ явж байгаа. За анхны туршилтууд бол ингээд хийгдээд байна. Энэ дотор одоо тимин буюу тимин гэдэг нэг уран бол бий. За энэгээр бас гэдэг хийж байгаа. За ингээд хар перцийг ингээд талаад ингээд хийсэн байх жишээтэй. За энд юу вэ? Энд юу вэ? За энэ бол лаврын навчин тий. Тэгэл лаврын навчтай ингээд хийсэн. Энэ бол ингээд дандаа туршилтын юмуд бол. Энэ дотор нь ийм элдв юм хийхээр ер нь чанарын хувьд гэдэг юм өөрчлөлт орох болов. Харин би тэрийг л судлаад байна. За энэ бол тосонд маань иймэрхүү юм хийхлээр нөлөөлөл хэрэг байх вэ? Хадгалах хугацаа хэрэг байх вэ? Гэх зэргийн энэ асуудлуудыг бүгдийг судалж байна. За энэ бол судлаад одоо бараг 7-8 сар болж байгаа. Хүмүүс тэгж ярьдаг бүтээтгүн гаргахад бол маш их урт хугацаа зарцуулна. Яагаад гэхээр энэ нэгдүгээр одоо ингээд туршилтын ингээд ажил хийх. Эхлээд санаагаа олно те. Санаагаа олсныхаа дараа тэрийг ажил хэрэгжүүл туршилтаа хийн. Туршилтаа хийснийхэн дараа тэрийг яг баталгаажуулна. За тэрнийхээ дараагаар энэ тос маань ямар шил савнд савлагдах вэ гэд энэ юм хийгдэн дараа нь за ийм савнд савлагдлаа гэвэл тэгвэл одоо энэнийх нь шошго нь ямар байх юм бэ? Бөглөө нь ямар байх юм бэ? Энэ тэгвэл одоо хайрцагын дотор дөрөөр хайрцагын дотор нэг хайрцагын дотор багцлаад байх юм уу гэдэг юм уу. Энэ асуудлуудыг бүгднийг шийдснийхаа дараагаар бол яг худалдаанд гардаг. Тийм учраас ер нь бол нэг жилээс нэг жил 3 сар ч юм уу 4 сар бол зарцуулна. Яг шинэ бүтээтгүн гаргах хугацаанд бол. За бүгд лабораториг орхий те. За ерөнхийдөө үйлдвэрөө үзээд дууслаа тийм ээ. Бидэнд үйлдвэрөө танилцуулсан их баярлалаа. Олон сайхан шин зүйлсийг бид бас олж мэдлээ тийм үү? Та бүхэн өмнө нь ер нь ийм их тосон донд орж үзсэн үү? Үгүй. За юу нэлээд таалагдав хүмүүстээ те? Лабораторийн хэсэг. Тэр лимоид нэртэй Савлдаг хэсэг. Савлгаа гэдэг хэсэг. За үнэхээр сэтгэл хангалуун байна. Тэгээд шинэ бүтээгдэхүүнд нь бас их амжилт хүсье тийм ээ. Яг Монголдо тэр дундаа дархандаа бидний дэргэд ийм том үйлдвэрлэл явагдаж байгаад үнэхээр бид бол их баяртай байна. Та бүхний ажил үйлсэд өндөр их амжилтыг хүсье. Тэгээд бас татварыг зүгээрс нэг төлждгүү тийм ээ. Ийм олон хүмүүсийн хүч хөдөлмөр орж иж татвараа төлдөг. Тэгээд бас хамгийн найдвартай сайн татвар төлөгч байгаа танай компанид баярлалаа гэж хэлье. За баярлалаа. Та бүхэн бас манай үйлдвэртэй танилцаад над ч их баяртай байна. Яагаад гэхээр одоо бидний ирээдүйн болсон хүүхдүүдэд үндэсний үйлдвэрлэл гэж юу юм бэ? Тухайн бүтээтгүүнийг яаж хийдэг вэ? За бид нар татвараа хүмүүс аав ээж нар маань яаж ажилдаг вэ? Гэх чинь ийм зүйлүүдийг та бүхэнд бол хэсэггүй хугацаанд бол ойлголтыг бол өгсөн баха. За тэр юугаараа бол би маш их баярлж байна. Тэгэхээр та бүхэн бас дараа нь бол найзуудаа аав ээжтэй гэрийнхэндээ би тосны үйлдвэрээр орж үзсээ. Тосыг бол ингэж үйлдвэрлэдэг юм байлээ гэж нэгдүгээрт бол ярьж өгөөрэй гэж хүсье. Тэгээд дандаа авахдаа алтан тос, миний тос авч байгаарай гэж та бүхнээс бас хүсье. Тэгээд одоо би та бүхэн бүгдэнд нь миний тосныхоо дээжийг та бүхэнд нэг бол ингэж бэлэг болгоо өгч байгаамаа. Баярлалаа. 2015 оны 5 сарын 1-нд үйлдвэрлэсэн ийм тос байгаа.
шинхэн тас авч байна. Үндсэн түүхий эдээс ахлаад тий. За үзэгчдтэйгээ хамт хүүхдүүдтэйгээ хамт Монгол алтан тосны үйлдвэртэй танилцлаа. Зохион бичлэгийн уралдаанд орсон хүүхдүүдтэй хамт одоо яг зогсож байна л да. Тэгэхээр та бүхний хувьд татвар төлөгч таньда баярлалаа гэдэг сэдвийн дор зохион бичлэг бичиж бас уралдаанд оролцсон тийм ээ. Одоо тэгээд яг жинхэнэ татвар төлөгчдийн одоо орчинд нь ирж танилцлаа. Ямар санагдав тийм ээ. Та бүхэн зохион бичлэг дээр бас юу гэж илэрхийлэхийг хүссэн бэ тэр санаа. Иргэн бид бүр татвар төлөх нь Монголынхаа үйлдвэрийг дэмжиж байгаа нэг хэлбэр нь алтан тос үйлдвэр гэж сая бодлоо л доо. Тэгээд Монгол хүн иргэн бүр татвараа цаг тухайд нь төлөхөд Монгол үйлдвэрийг маш хөгжлийн дээд шатанд хүргэж байгаа гэдэгт найдаж байна. За чиний хувьд маш сэтгэл өндөр байна. Тэгээд яг хажууд маань сургуулийн маань хажууд ийм том компани үйлдвэрлэлээ явуулж ирсэн нь үнэхээр мэдсэнгөө өнөөдөр л мэдлээ. Тэгээд Монгол улсыг болон экспортоор гаргаж байгаа гэж бодохоор үнэхээр сайхан байна. одоо татвар төлөгчдөдөө хандаж юу гэж хэлмээр байна? Үнэн шударгаар татвараа цаг тухайд нь тогтмол төлцгөөе. За үзэгчдээ татвар төлөгчдийн өдрүүдийг хүрээд үзэгч та бүхэнтэйгээ аймгийн татвар хэлцтэй хамтран хүргэж байгаа нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Өнөөдөр бид жинхэнэ баялагийг бүтээж байгаа үйлдвэрлэгчдтэй танилцлаа. Дараагийн нэвтрүүлгээр дахин уулзъя. Баяр таа.